Энэ удаагийн дугаартай маань Glamour захиалах тавилга хамтран ажиллаж байна. За сайн уу манайхан өнөөдөр та бүхэндээ маш өвөрмөц түүх томог хосолсон бас нээлттэй их гэж нэлээд хил ам таталсан нэгэн сонирхолтой энтхэг киног ярьж өгөх гэж байна. Зүүн өмнөд энтхэгийн Рajasthan гүнж Padmavati-ийн тухайн цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн алдарсан бөгөөд Rajput-ийн хааны хоёр дахь хатан болж аз жаргалтайгаар гэрэлсэн ч Delhi-гийн Султан улсын шуналтай хаан түүнийг дахин давтагдчихгүй гоо үзэсгэлэнгийн тухай дууснаар бүх зүйлийг оронгоор нэргүүлэх үндэс суурийг тавьсан байна. Хорвоо тусгай үзэсгэлэнд Padmavati хатны дүрд алдарч жүжигчин Deepika Padukone мөн хорон санаад Аладдин Хилжигийн дүрд Дипагийн амьдрал дээрх нөхөр Ранвир Синг харин Падмаватигийн нөхрийн дүрд Шахид Капур нар тогложээ. Энгүү кино маань театрын дэлгэснээ гарах хүртлээр түүхгүй байсан шалтгаанаар бас нэлээд шүүмжилт агуулж шашны эсэргүүцэлээр тулгарсан байдаг. Учир нь гол дүрийн хорон санаа тааныг исламын шашны төлөөлөл болохдоо маш бусармаг байдлаар харуулсан гэж үзэж. Түүхэндээ бол хаан зөөлөн сэтгэлтэй даруй төлөв цэцэн мэрэгэн удирдахч байсан гэж бичигдсэн байдаг. Харин нөгөө талын хааныг хинду шашинтай сайн сайхны биел мэтээр харуулсан нь ислам шашинтнуудын дургу өгдөөж киног нийт цацхгүй байхыг шаардаж бүр энэ кино тоглосон жүжигчдийн амь насанд хүртэл халдан нэмэх утгатай сүрдүүлэг явж байсан гэж шүү. Хэдий уг кино бүтээхэд маш хөрөнгө мөнгө зарцуулсан учраас 2018 онд аль биесээр нээлттэйж дэлхийн дахнаас ойролцоогоор 72 сая ам долларын ашгийг олжээ. Одоо энэ бүгдээрээ кинонд орцгоё. Арангуурд дугаар зуунд Афганистаны удирдагч Жалаладдин Делхиг эзлэхээр амбицлж байсан ба тэр үедээ түүний зээдүү Аладдин Хилжин ямар ч учиртай бүүмэд нэг тэмээн хяруул хөтлөө түүн дээр ирж байгаагаар кино маань эхэлдэг. Нөгөө Жалаладдин хаан ч гайхаж наатаараа яах гэж байгаа юм хэмээн асуудал Аладдин хариудна. Та өөрөө намайг охиныхоо хүслээр өд олж иргээ үсттэй. Харин би бүхэл бүтэн тэмээн хяруул олоод ирлээ гэж авч яана. Жалаладдин ч одоо түүнийг ингэж хичээл зүтгэл гаргана гэж бодоогүй байсан тул сэтгэл нь хөдөлж хариуд нь юу авах хүсэлтэй байгааг нь асуулаа. Тэгсэн энэ Аладдин гэдэг нөхөр нь бүр нэлээд амбицтай нөхөр болж таардаг ба дэлхийд ирэх бүх үнд зүйлийг эзэмших хүсч байна гэтэргээд л түүний охин Мирунасатай гэрэл хүсэлтэй байгаагаа илэрхийлв. Энэ өдөр нь түүний азтай өдөр байсан уу яасан нөгөө охин бас энэ залуутыг гэрлэх сонирхолтой байж таарад ямар ч эргэлзээнгүй зөвшөөрч байх шиг. За тэгээд цуутай өрмийн өдөр удахгүй тохиож ёслол эхэллээ. Гэтэл сүү төсгөө хамаг гой дээрээ тавьчихад хүлээгээд хахад хүргэн хүн орж иддэггүй. Хайцсан бүүмэд хаан аав нь хүргэнэ айлхахаар хүн явуулдаг ба харин тэр хүн Аладдиныг өөр эмэгтэй тэрвэрээ зогсож байгааг нь олж хараад жигшин зэвүүцэж 20-ийн өдөр ийм үйлдэл гаргаж байгаагаас ичих хэрэгтэй эдэргээд сануулхад нөгөө нэг юм түүний хэлхийг бүр нохоо уцхан чинээ тоосонгүй тэгснэ. Жийн талаар нэг ч хүнд мэдэгдэж чадахгүй гэж хэлээд зүгээр л хутгалаад алчдаг наасан. Тэгснэ юу ч болоогүй юм шиг 20-ийн дээр очиод гавьяа байгуулсан юм шиг зогсож байгаа юм чинь. Тэгтэл түүний энэ бусармаг явдлын тухай мэдээ ядах юмгүй сүйд сүнчихэнд хүрэх ба улмаар 20-ийн анхны өдрөөс л тэрээр эр нөхөр Аладдинасаа жииргэж эхэлдэг. Угаасаа энэ Аладдин хүссэн бүхнээ өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй аимшигтай хүн болтой. 20-ийн дараахан тэрээр Жалаладдины цэргийн их чанжнаар томилогдсон байна. Үзэсгэлэгтүүд нэгэн залуу өсгөө шингэн ойд ан хийж яваа харагдах ба байгаа унахгүй байсаар эцэст нь нэг бие зүйлийг харах шиг боллоо. Гэтэл тэр нь ан амтан бус амьд хүн байхын тэр. Хөөхий сумд оногцсон ирч та онсон байгаа яг зөв онлоо хэмээн шархтаж өгөх гэж байж бас хошигнох гээд байгаа л дээ. Учир нь тэр бүсгүн гоо үзэсгэлэн харсан хямбгаач байсан уурлаж гомдлох ямар ч боломжгүй тийм л үзэсгэлэн төгснэг юм байсан юм. Түүний нэрийг Падмавати гэх бөгөөд яалтчгүй эрүүл хүнийг харуул шархтуулсан тул эмчлэх үүрэг хариуцлагаач мөн ухамсарлахаас өөр аргагүй болж байгаа юм. Энэ явцдаа тэрээр шархтуулсан хүн Меварын хаан улсын залуу хаан Ратан Сингх байсныг олж мэддэг. Бөглүүдэн улсын хаан ан хийж яваад ордондоо эргэж ирээгүү тул албатууд нь тэр хаваар нэг эр сурал болж байх ба Падмавати ч эрлийн багийн хүмүүс тааныхын талаар хэлж амарч тэнгэрх шаардлагатай байгааг нь дуулгадаг. Ратан хаан ухаан орс эрэхтэй одоогийн хатан Нагматын түүний хайртай сувдан зүйлтийг нь бусдад шагнал болгож өгсөн гэд бухимдаж үдүрсийг зүүдлэн сэрэх ба тэрээр зөвхөн энэ утгаас л олддог ховор тансаг сувдны араас Сингал гэх энэ газар хурч ирсэн болж таарлаа. Ратан босхоор өдөх гэтэл Падмавати түүнийг хориглож дахиад амрах хэрэгтэй гэдэл загнаа таяв. Харин Ратаны хувьд бол ховор сувд болохоор ирсэн биш ховор гоо уцгэлэн олчихлоо
гэтэргээд нөгөө Падмавитагаас чинь бүр нүдээ салгадаггүй. Падмавити түүнд сувдыг худалдаж авах боломжгүй. Энэ зөвхөн азтай хүнд олддог хэмээн тайлбарлана. Падмаватигийн хаан эцэг нь охиныхоо учруулсан хохирлын төлөө Ратанаас уучлалгуудаг ба Ратанч даруу зан гаргаж ордондоо буцаж очихоор яахгүй байна. Энэ ойд өшөө удаан байж сэтгэл санаагаа сэргэмээр байна гэтэргээд ер нь явах шинж алгаа энэ маань. Нэг өдөр нөгөө Падмавитийн Ратанд хүссэн сувдыг нь авчирж өгснөө. Дахиад чэжиг нь мессер зүсэд ажиллаа. Яаж гон болдоо гэсэн чинь чи эндээс явах болоогүй мэдүү гинэ. Эндээс бид Падмавитич мөн Ратан сэтгэлтэй болсныг мэдэж авлаа. Ратан угаасаа Падмавитид анхны харцаар дурлсан тул улам зоригжиж эцгээс нь зөвшөөрөл авч байгаад түүнийг нийслэж Читтор руугаа дагуулan явж эхнэрээ болохоор шийддэг. Ингээд тэд Читтор хотод ирж Ратан түүнийг сүрж авлантайгаар Падмавитийн хэмээн танилцуулв. Харин анхны эхнэр Нагмавитид нь энэ бүхэн тэмч таатай санагдсангүй. Угаас яаж ч утсан таатай санагдахгүй л дээ. Читтор хотын ард иргэд шинэ хатнаа баяртайгаар угтаж байх үеэр нөгөө талд Жалаладдин хаан Дээлигийн султан туслыг эзлэж энтхэгийн захирагч болсон байв. Мэдээж шинхэн үргэн энэ бүхнийг гүйцэтгэсэн байгаа л да. Харин одоо тэдэн дээр нүүрлэж буй хамгийн том аюул нь монголчуудын дайралт байлаа. Хоёр дахин их зэрэгтэй байсан тул тэд болгоомжиж амбицаа барьж дийлдэггүй Аладдин чинь Ялтын гол түлхүүр бол эр зөриг холчихгүй хөдөлсөн өдргээд унлаа. Ямар ч тааш түүхэнд бичгсний дагуу түүний удирдсан айран монголчуудын эсрэг ялт байгуулж Дээлигийн султан тулсын нэр хүнд огцон өслөө. Нөгөө талд Падмавити маань овоо шин нутагтаа эдээшин дасаад ард түмэндээ зориулж шинэ хаттын гүйцэтгэдэг ёслолын бүжгийг бүжиглэхийг хүсэж байгаа нөхөртөө илtгээ. Харин Ратан түүнийг ариун сүм дагуулan ирж өөрийн номын багш Ракхавтайгаа танилцуулв. Цаагаараа хатан болох боломжтой эсэхийг шалгуулах гэдэг юм уу да янз нь. Багш нь түүний гоо сайхныг анзаарсан ч оюуны бидийг шалгахаар хэдэн асуулт асууж үзлээ. Падмавити бүсгүй зөвхөн гадаад төрхийн хувьд өв тэгш байгаа зөксөнгөө оюун ухааны хувьд цэцэн цэлмгийн гэдгээ баталж ёс суртахуунтай үнэн зөв хариултуудаараа багшийг гайхуулж ажил сүртэв. Дараа нь тэрээр их хатан Нагмати болон ордны бус хүмүүсийн өмнө гумар бүжгийг маш чадварлаг бүжиж хам хүний хайрыг татлаа. Ратан хааны хувьд Падмавитийг эхнэрээ болгож авсандаа асар ихээр баярлаж хүслийг нь биелүүлнэ хэмээн амлдаг. Харин Падмавитигийн хувьд түүнтэй хамт байх нь хангалттай аж аргалыг мэдрүүлж байв. Тэд инхүү тэрвэрлэн ярьцаж байх зуур хэнийг нь тэднийг ажиглаад байгаа мэт санагдах ба Ратанч одоо өөртөлж явсан хутгаа хаалга руу шитгэхэд тэнд хинч байсангүй. Харин хутгаа очиос шалгатал хутган дээр нь цусны улмөр үлдсэнийг анзаарч Падмавити хутганаас зандан модны үнэр үнэртэж байгааг илрүүлдэг. Энэ үед Ратаны толгойд зандан мод байнга барьж явдаг хүн гэвэл лимбнээс огт салтгүй өөрийнх нь номын их багш Ракхав бууж байлаа. Удалгүй Ратаны зэргүүд лимб хөгжмөөрөө тоглож буй Ракхав багшийг хааны өмнө авчирв. Ратан түүнээс эхнэрийг нь нууцаар тагнасан хүнийг хэрхэн шийдэх талаар зөвлөгөө авахаар оролдож буй мэт дүр үсгэх ба багш нь хариуд нь хэн тэгдэг байна гэж асуултаар хариу ирв. Ратан тэсвэр алдаж "Хэрэгтэн бол та" гэж хэлээд орхимжийг нь хуу татаж хаяад чэйжэн дээрх хутганы шаргыг нь олж харан Улаанбаат итгэлтэй болдог. Ратан түүнийг тэр дорн цаазаар авмаар байсан ч цагил санвартай хүнийг бас хамаагүй тэгж болдгүй юм баха. Тэгээд шоронд хорихоор шийддэгч Падмавити нөхрөө Ракхав багшийг энэ нутгаас бүрмөсөн хөөж явуулахыг санал болгов. Асар их уур бухимдал үзэн ядалтанд автсан Ракхав багш нь явахаас өмнө "Би заавал өшөөгөө авч хаан тусыг чинь сүрүүлнэ" тэргээд бөөнг хараал урсгаад байгаа л те. Эдний хаан тусна гэхдээ энэ олон жил ямар сонин хүнийг их багшаар өргөмжилж ирсэн юм дээ чаавас. Энэ үед Дээлид Жалаладдин хааны хүү болон эхнэр нь цэргийн их чанжин Аладдины шунлын талаар сэрэмжлэн ярилцгааж байв. Аладдин гоо чинь зөвшөөрлгүйгээр хаан тусуудыг дээрэмдэж олдсон үнд зүйлсээ Дээлид тус өөрийн мууж Кала руугаа зөөгөөд байсан байж таарлаа. Жалаладдин хаан бол түүнийг өөрийнх нь султан тусын ирээдүйд хэрэгтэй амьд зэвсэг гэж боддог талаараа хэлэх ба удалгүй Кала руу явж өөрийн биеэр юу болоод байгааг шалгахаар шийддэг. Энэ хооронд Аладдин Дээри улсыг эзлэн авч тентгийн гүнжийг нь өөрийн олз олгоод байж байлаа. Тэр үеэр Жалаладдин Кала хотод урьдчилан мэдгэлгүй хурж ирэх ба Аладдин ч түүнийг гайхсан янзтай огтон авдаг. Мэдээж Аладдин эзэлсэн усыгаа бүх эрдэнсийг хаан ахтаа өгөхөөр цуглуулж байсан гэж тайлбарладагч Жалаладдины анхаарлыг түүний үзүүндх хүнд чулуу өөрийн ирэхгүй татна. Бүх үнэт зүйлс надад харьяалагдана гэж хэлээд зүгэлтийг нь тастан авч хариуд нь түүнд авьяас чадвартай шин бол Малик Кафурыг бэлэг болгон өгдөг. Аладдин ч баг байнгын хагас галзуу юм шиг өгдөг болохоор шинхэн бол Малик Кафурийнхаа үнэж байдлыг сорихын тулд Жалаладдинд бараа болж байгаа хоёр сайдыг нь алах тушаал болгов. Жалаладдин хаан ч одоо түүнийг тоглоомдохгүй хийж өгнө гэж бодтол нөгөө муу боолч нь гэнт өөрийнх нь царайг халахж байсан нөмөргөө хуу татж шидэнгүүтээ хоёр сайдыг нь агшин зуурын төдөд хөнөөгд хайчив. Жалаладдин хаан ч үг хэлж чадахгүй гүн чочролд ороо зогсож байтал Аладдин шинэ боолынхоо дуулууртай байдал тагартлаа баярлаж хаанд бас өөрийнхөө зүгээс тусгай бэлэг бэлдсэн гэж хэлээд нэг албатаа дуудах төдөд нөгөөх нь Жалаладдин хааны нуруунаас нь хэдэд тутгалаад нөгөө ертөнц рүү илгэлээ гэж. Ингээд галзуу солиотой Аладдин өөрийн ав гах буюу эзэн хааныхаа толгойг жадан дөлгсөн чихтэй Дээлид хүрэлцэн ирж өөрийн хаанчлалаа зарлж байгаа юм. Ахынхаа амийг Аладдины гартаа алдсан хадам дүн түүнийг уран тэрслэгч гэж бодсон ч бус талбтууд нь тэр дорой амиа хойхолж Аладдины талд орох ба хаан сентийг хүчтэй нолж авдаг. Түүх ингэж л бичигдэг гэдэргээ зөвтгөх юм болоо явчлаа. За тэгээд хүсч чунлынхаа төлөө юуг чийхээс буцдаггүй Аладдин маань мөрөөдлөхөө сентэд залран сов. Эхнэр Мерунесян эцгийнхээ үхэлд гашуудаж байхад Аладдин баяр ёслолын байдалтай өрөөнд орж ирээд эцгийнхэн титэм өөрийнх нь босныг гайхуулж түүнийг энэ мөчөөс хойш энтгийн хатан босныг нь сануулж ад жаргалтай байхыг шаардсан бас арай л дэндүү доромжилж байгаа маа. Гэтэл энэ үеэр түүнд гэнт уянгалах сайхан
дарга нь лимбний аялгау сонсогдох ба Аладдин ч хатныг зовоохоо болоод хөгжим тоглож буй хүнийг олж авчрах тушаал болгодог. Гэтэл тэр лимб чинь нөгөө Ратан болон Падмавати нарыг нууцаар тагнаж байгаад Читороос хөөгдсөн их багш Ракхав байлаа гэж. Аладдин түүний хөгжмийн авьяас нэхэд таалагдсан тул ордондоо үлдэхийг хүслээ. Гэвч Ракхав түүний өнгөрсөн одоогийн тууж өнгөрүүлсэн бүхнийг зөв таамаглан ярьж өөрийгөө бараг зүнч мэргэн гээд Аладдинд итгүүлж дөнгөв. Тэгснэ нөгөөтгөө бүр хөөргөд таавал дэлхийг захирах хувьтай. Гэхдээ зөвхөн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг дэрэгдээ байлгасан цагт л жинхэнэ ялтанд хүрнэ эдэргээд бүр шийдэд өглөө. Ер нь бол энэ их багшгаа чинь өмнөх хаандаа гомдоод улсыг нь сүрүүлнэ гэд хараагаад сүүлд Читороос хөөгдсөн шүү дээ. Одоо бол дээлид ирээд хуучин хааныхаа хатан Падмаватигийн гоо сайхныг дүрслэхэд үлгэр домог шиг юм ярьж хосгүй үнд эрдэмэд түүнийг дэрэгдээ байлгавал дэлхийг захираа зогсохгүй мөнх амьдралыг үзнэ гэж жухам Аладдины чихэн дээр цэцэг ургуулж гардаг. Ядаж байхад бүх гоё сайхан үн цэнтэй зүйлс өөрийнх нь болох учиртай гэх үзэл баримталтай байдаг Аладдин чинь ийм сонсчод зүгээр суугаад байж чадахгүй шүү дээ. Аладдин Читорын Ратан хаан руу илчилгээж гэр бүлтэй дээлид өрөх ба цааш тарилцаагаа дараагийн төвшөнд гаргаж дээлигийн султан дуусын хамгаалтанд орох саналыг тавьдаг. Ратан хааны хувьд энэ саналыг нь эцааж ард түмнээ өөрөө хамгаалж чадна хэмээн хариу мэдгэлээ. Үүнийг сонссон Аладдин цэрэг дайжтай дайнд бэлтгэх тушаал болгов. Ойрын хүрээлгэсэн түүнийг гэрэлсэн эмэгтэйг өөрийн болохын тулд хайр нөөц хүчээ дэмий үрхээсээ ичих ёстой хэмээн зэмлэх боловч Аладдин ингэж хэлж байгаа юм. Өмнө нь олон дайнд амжилтад оролцож байсан. Дахин нэгийг эхлүүлж яагаад болохгүй гэж туйлын дэд гоо үзэсгэлэн олж авахын төлөө тэмцэхэд би бэлэн байна гэдэргээд шийдвэрээсээ буцах шинж юу алгаа. Бас л шуналтаа тууч байгаа юм шүү. Гэрийнхээ орон зай бүрийг 100% ашигламаар байна уу? Тэгвэл Glamour захиалгах тавилгыг сонгоорой. Glamour захиалгах тавилга нь 2020 оноос эхлэн айл гэр албан байгууллагуудад зориулж чадварлаг дизайнерын ухаалаг төлөв түвхий эко материалаар хийсэн тавилгуудыг захиалгын дагуу найдвартай нийлүүлсээр ирсэн бөгөөд стандарт хангасан тоноглол, чанар гүйцэтгэл 1 жилийн бодит баталгааг захиалагчтай амлаж байна. Та бүхэн King Tower-т байрлах Glamour захиалгах тавилгын шоурумээр зочлоорой. Мэдээлэл авахуц 77 77 37 37. Нөгөө талд Падмавати Асаас дуулд хавилын харга мэт үл таних чимээг сонсоод Ратан хаандаа дуулгаж цайзан эргэн тойрны ажилтал дээлигээс Аладдины айрам ойртож уг болж харна. Ратан хаан цэргийн их жажинтайгаа хамтран дайнд бэлтгэх ба Аладдинтай дангаар тулдахад өөрийнх нь цэрэг хүрэлцэхгүй тул Рajput-ийн бусад хаадуудтай холбоо тогтоох гэж үздэг. Эхний ээлжинд Ратан хаан Аладдины айрам руу бөөн сум харуулж хэд ойр ирэхээс нь сэргийлж дөнгөдөг. Читорын хэрэмд хэд ойртож болохгүй гэдгийг нь урагч багш Ракхав анхааруулдагч Аладдин азаа үзэн зарим цэрэгээ урагч товтлуулахад нөгөөдүүл нь элсэн чивж эдний айрмад нэлээд том гар цохирол очирч байгаа юм. Аладдин тэгээд хин нэгнийг буруутгах хэрэгтэй тул их багш Ракхавыг олигтой сануулсангүй гэдэргээд зэмлэж улмаар хатан Падмаватийн түүний хэлсэн шиг үзэсгэлэнтэй биш байвал өөрийнх нь толгойг авна хэмээн сүрдүүлдэг. Улмаар Аладдин Читор хотын цайзын гадна цэргийн хооронгоо байрлуулах ба энэ түүний айлхан сүрдүүлэх стратеги гэдгийг Ратан хаан гадралж байв. Улмаар өөрсдийгөө айгаагүй нотлох үүднээс Читор хот удахгүй тохоох Diwali баярыг асар сүр жавхлантай тэмдэглэхээр болж Аладдинд өөрсдийг нь хизээж мухаж чадахгүй гэдгийг харуулахыг хүсдэг. Ингээд Читор хот бүхэлдээ Diwali баяраа тэмдэглэж цайзан тэр чигтээ гэрлэр гэж эхлэн тэр. Гэвч Ратан хааны эхний хатан Нагматын ганцаар үнэнглэн суух ба хөнөөлттэйсэн хаяанд нэрчгээд байхад ингэж баярлах нь утгагүй юм да гэж сэтгэхэд байгаа л та. Харин Падмавати түүнийг тайтгаруулж тэднийг дайсан бишээ Читор хотын хамгаалагчдгээл бодчих. Тэд хизээж хэрмийн гаднаас нэвтэрч чадахгүй. Бас биднийг орхиод явж чадахгүй. Зүгээр л харуулуу тэмээн айлтна. Цэргийн хооронд Аладдин өөрийнх нь нэрэн дурддаггүй түүхийн бүх утсуудыг урж тастаад туслахыгаа Читор цайз руу зорчиж хоол хүнс ундны ус хангамжийг нь таслах тушаал болгов. Мөн Читорын талд орсон аль ч улс орн түүний уурын лэнтэй нүүр тулах болно гэдгийг бүх Rajput захирагчдад дамжуул хэмээн шаардна. Гэвч өдөр хоногуд өнгөрөх тусам түүний цэргүүд нь бухимдаж эхэлдэг. Тэд дээлийг орхиод 2 сар болсон ч Аладдин тодорхой үйлдэл хийхгүй зөвхөн нэг хүүхний төлөө цаг гарцдаж байна хэмээн үзээдэв. Аладдин нөхцөл байдлыг гадарлаж цэргүүддээ өгж өгөхөөр бүхий барилдан хүртэл зохион байгуулж байгаа нь харагданаа. Энэ үеэр Читорын хаан Ратан бусад Rajput хаадууд нь тэднээс нүүр уусныг олж мэдээд энэ тулдаанд өөрсдөө л хам хүчээд ажиллахаас өөр аргагүй ойлгоно. Тэрээр анхааруулга болгон шүн дөлөөр Аладдины хуаран руу галцум харуулж майхнуудын шатааж орхив. Хуаран шатаж эхлэхэд Аладдины туслах сандарч өдөртөгчөөсөө тусамж үсгэд Аладдин гэж нэг юм харин гал малыг тоож угаа ч юм алга. Миний тэжээвэр шуунуудыг шатааж болохгүй шүү гэснээр зүгээр унтааддаг насан. Харин хуаран болон хүнсний агамжаа алдсан цэргүүд нь бослог дэгдээхэд инүүхэнд болоод байлаа. Байдал биш болж байгааг ойлгосон Аладдин өөрийн биеэр цэргүүдтэй хандан үг хэлэхэр шийддэг. Цэргийн тугаа барьж гарч ирсэн ээ. Баахан их орон чим ярьж та нар ингэж амархан бууж өгч байгааг гайхаж байна. Эдэргээл хурган манипуляц явуулаад байгаа бол тоо. Та нар ер нь агуу султан тустай болох мөрөөдлөө марттаа гэж хэлснэ. Тугаа унахтал хөөхий нөгөө тархиа угаалгасан цэргүүд нь тугаа тусч аваад л дахин тэмцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа шиг. Хэдэн сарын дараа Читор хот уламжлалт хоолой баяраа тэмдэглэхээр болдог ба харин хотын хэмжээнд хэдхэн хоногийн хоол хүнсний нөөц үлдсэн байв. Ратан хааны хувьд ард өмнөхөө 50 байдлыг алдагдуулахгүй хүсгээс гадна хар халуунд бүхэл бүтэн 6 сар гүрийж байгаа Аладдины айрмыг удахгүй ухрал хийн гэдэгт итгэлтэй
байв. Гэвч нөхцөл байдал нь үнэхээр ноцтой болсон байгааг ойрын хүрээлэл нь түүнд сануулах ба Ратан ч ард түмнийхөө төлөө сүүлчийн амьсгалаа авах хүртлээр тулд нь хэмээн мэдэгдэг. Нөгөө талд Аладдин цаг агаар хит их халж байгаа тул байдал бүр дортохоос өмнө Читтор руу эвлэрлийн захиа илгээхээр болов. Захиандаа тэрээр Читторын ард түмэнтэй хамт хоолой баярыг тэмдэглэх хүсэлтэй байгаагаа тусгасан байна. Энэ үеэр Падмавати нөхөртөөгөө хамт анхудаа хоолой баярыг тэмдэглэх гэж байгаадаа маш ихээр тогтолж байлаа. Удалгүй Аладдины туслах Читторт хүрч очоод Аладдины илгээмжийг хүлээлгэн өв. Захиандаа Аладдин Ратан хааны хүч чадлыг гайхан магтаж дээлий рүү буцахаас өмнө түүний зочдтой занг нь мөн мэдрэхийг хүссэн байлаа. Падмавати харин энэ илгээмжийг занг байж магадгүй хэмээн сэрдэнэ. Гэвч Ратан хаан энэ захианд эргэлдсэнгүй. Учир нь Аладдин түүний хизээч зөвшөөрөхгүй гэж бодсон хоёр нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр нь айрмаа дээлий рүү буцаах, мөн өөрөө ямар ч зэр зэвсэггүй цайзад айшлах гэсэн нөхцлүүд байв. Гэтэл атгаг санаатай Аладдин яг үнэндээ цэргүүдээ Читторын хэрмээс баг зэрэг холдуулж нүдэнд харагдахгүй болгоод дээлий рүү буцаас мэт харагдуулахаар шийдэж байх шиг. Өөрөө бол Падмавитай л ойртож байвал ямар ч нөхцөлийг хүлээн авсан мэт жүжиж чадна гиндэ. Улмаар Аладдин Читторын цайзад ганцаараа саадуу нэвтэрч эцэст нь Ратан хаантай уулзахдаа маш их баярлаж байгаа мэт дүрсэгдэгэ. Тэр сэлмээр Ратанд гардуулж өөрийг нь дотны анчиг хүлээн авахыг хүснэ. Тэгээд хоёр хаан маань бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Гэвч Аладдины нүд ордонд хөл тавьсан цагаас эхлэн байнгын өлөв долов хийж өгсөн хоолойг нь хүртэл хортой гэж бод юм уу яадын. Ратаныхтай сольж нэг үзээ сүлдээ бүр тэслэхүү гэрүүлийн хүнтэйгээ уулзуулаач гэж гуугаад тайчлаа. Ер нь бол Падмаватитай л уулзах санаагаа шууд илэрхийлэх мөчт нь Ратан түүний хоолойд сэлэм тулгадаг. Ратан түүний энэ дормч хүсэлтийг нь хариу толгойг нь авчмаар санагддаг ч ёс зүйн шалтгаанаар тийм зүйл хийж чадсангүй. Учир нь Ратбуужууд зочдтой үргэлж хүндэтгэлтэй хандах ёстой байдаг байв. Хажиргалтай нь Падмавати дайсныг зогсоохын тулд Аладдинд нүрээ харуулахар шийддэг. Ратан түүний энэ шийдвэрт бухимддагч Падмавати өөрөөс нь болж дайн дэгдсэн учир шалтгааныг олж мэдсэн тул хатан хүний үүргээ биелүүлэхийг хүснэ. Харин Ратан түүнийг болон ард түмнээ ямар ч хамаагүй үнээр хамгаална хэмээн тангарахсаар байв. Улмаар Ратан Аладдинд Падмаватиг харуулахар шийдэж асар холоос утаан дунд цүмийнх түүний өчүүхэн дүр төрхийг хөшиг нэгдээд хаагдах хооронд л харах боломжийг олгодог. Падмаватигийн дүрийг хальт харж амтсан Аладдин дээлрүү буцахаас өмнө өөрийн хоорондоо Ратан хааныг зочилж оройн зог хамт итгэхийг урлаа. Падмавати цаг агаарын таагүй нөхцөлд шорон шурганаар Ратаныг явах болсонд айж байсан ч Ратан Аладдины энэ саналаас татгалцахад хитрхи бардан байсан уу? Эсвэл угаасаа гинэн юм уу мэдэхгүй. Ямар ч тач хүслийг нь биелүүлэхэр болж явах шиг байна да хөрхий. Улмаар Ратан Аладдины асарт зэр зэвсэггүй хамт ирсэн туслахуудаа гадаа хөлтэйгээд ганцаархнаа давхиад орчлоо. Аладдин ч нэг худлаа чанга инээж өгцснаа улмаар Читторын хаяанд хоорон байгуулснаас хойш алдаж гээсэн бүхнээ тоочж эцэст нь Падмаватигийн нүрийг зохиосоор харуулаагүй тул Ратаныг дээлий рүү олзлон авч явах санаатай байгаагаа дуулгаж байгаа юм. Ёс зүйг дээдэлдэг Ратан хаан түүнд нэгэнт чадуулснаа мөн энэ босоо оролтонд тэр ёс зүйг ч огт наалтхаа байсан гэдгийг ухаардаг. Мөн энэ бүх үүмэн самунд хамгийн үүрэг ройл өндөртөөр оролцсон хүн түүний хөөж явуулсан хуучин номын их багш Ракхав байсныг мэдээд маш ихээр урам хугарч байлаа. Ратаны туслахуй таана гарч ирэхгүй удаад байсан тул сэжиг авч Аладдины майхан руу ороод явтал хов хоосон байлаа гэж. Аладдины цэргүүд тааныг ил нууц замаар хулгайлаад явчихсан байдаг ба тэнд гэнэт урагш номын багш Ракхав гарч ирээд Падмавитид таягсан нөхрөө аврахын тулд өөрийн биеэр дээлид очиорой гэсэн захиасыг дамжуулв. Хаана хулгаад алдсан онц ностой үйл явдлын дараа их хатан Нагматийн хурал зарлаж Падмавитигийн царайгч харах хүсэлгүй нэтэргээд бөөн ааш болж байлаа. Ер нь бол тэрээр энэ бүх гай зовлонгийн шалтгаан нь Падмавитигийн гоо үзэсгэлэн гэж үзэж байгаа бөгөөд хааныг аюул оруулсан учраас түүнийг шийдэх ёстой гиндэ. Харин ордны аваа нарын тэргүүн Падмавитиг өмөрч хорон санаад шунталтай хүний гайгаар энэ бүхэн ихсэн байхад яагаад шинэ хатан буруутгах ёстой гэж хэмээн гайхна. Уурандаа баригдсан Нагмати Падмавитиг дээлрүү зөрчиж Ратан хааныг буцаан авчрах тушаал болох ба ордны аваа нарын хувьд хаангүйгээр хатныг ордноос гаргах нь доромжл хэмээн үзэж эсэргүүцэж байлаа. Энэ үеэр Падмавити Нагмати тандаж би өөрийн биеэр дээлрүү явж хааныг олж авчирнаа хэмээн амлав. Түүний үзэж байгаагаар бурхан ч төрүүдийг дарахын тулд дэлхий дээр бууж ирдгийн адилаар өөрөө дээлид очиод Аладдиныг аргалж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юмсан ч. Нөгөө талд дайсныхаа шоронд хоригдсон Ратан дээр хорлон тогш Ракхав нэрж лимбэ тоглон түүнээс өшөөгөө авсандаа багтаав нь ханаж тохуургаж байгаа бол харин Ратан түүнийг хараад ойн хотож байв. Үүндээ зэрэгцэн Ратан хааны үнэн албатууд нь Падмавитиг дур мэдэн дээлид очихоор шийдсэнд нь илт дургуутсах ба эзэн хаанаа амьд мэд олж авчрахын төлөө амиа өгөхөж бэлэн бүгл бүтэн айран байхад яхаараа хатан өөрөө явах ёстой юм бэ гэж бохимдоод байгаа болтой. Харин Падмавитийн хувьд дайныг зөвхөн тулдаж ялдаггүй мэрэгэн ухаан стратегиар ялдаг гэж үзээд өөрийн шийдвэрээ дагахыг тушаана. Удалгүй тэрээр Аладдинд хандан зурус илгээлээ. Тэрээр өөрийгөө дээлид 800 эмэгтэй бараа болгосныг хамтаар айлчлан мөн очиод хамгийн түрүүнд нөхөр Ратантайгаа уулзна гэх ихний болцоодаа тавьсан байв. Мэдээж Аладдин түүний эдгэр нөхцөлийг баяртайгаар хүлээн зөвшөөрөлгүй явдаа. Мөн Падмавитигийн сүүлчийн нөхцөл нь урагч багш Ракхавын толгойг шаардсан байх ба удалгүй тэр Ракхавын толгойг хүлээн авч Ратаны албатууд нь Падмавитид эргэлзэж байсандаа өршөөл хүсэн цаашид түүний тушаалыг эргэлт буцалгүй дагахаа амладаг. Ингээд Падмавити албатуудын хамтаар замд гарахтаа бэлдэн хайрт нөхөр Ратантайгаа аль болох хурдан уулзахаар яарч байлаа.
Падмавити дээлийг зорин хөдөлж байх үеэр Аладдин өөрийн ялалтаа шүлэг найрагт буулганд үсэж царай цусыг нь ч олигтой хараагүй хэрнээ өөрийгөө Падмавитид бүр мөсөн дурлсан мэтээр мэдрээд жинхэнэ сэрүүн зүтлээд байж байв. Түүний хадам дүүн шүлэг найргийг нь утгагүй хэмээн хэлж хийж буй үйлдэлийг нь эсэргүүцэх бол Аладдин түүнийг ухаан мөх сэмэн доромжлно. Аладдины энэ үйлдэл нь мань нэрийг жинхнээсээ бухимдуулж орхидог бөгөөд Падмавитиг догдлон хүлээх зуур нь хаан ширийг нь түүнээс хэрхэн булгахтлаар төлөвлөж эхэлдэг. Шөнө Аладдин хөгжим найр хийгээ зугаацж байхдаа гинт үхлийн хортой сумд өртөж газар тунаад өглөө. Тэр амьд үлдсэн ч маш хүнд шархтсан тул хуангүй өвтөх ба түүнд халдсан хадам дүүн Аладдинд ойртон очиж өвнөх хаан ахыг минь хороосны төлөө өшөөгөө авсан юм. Ингээд үхмөх гээд чихэнд нь шивнэх хайдав. Гэтэл амьсан чөтгөр Аладдин гинт тухайн орж хадам дүүгээ ганц гараараа боомлоод алчдаг. Нөгөө талд Падмавити Дели хотод бүх иргэдийг мөргөл үлдэж байх цаг үеэр очихоор төлөвлөж замдаа гарлаа. Маргааш өглөө Аладдин Падмавитиг нутагт нэрж бүгд тухай баярт мэдэг сонсон сэрнэ. Гэвч Аладдин түүнийг бичлэн угтах тэнхэлгүй байсан тул түүний их хатан Мирнуса их хатны хуваар Падмавитиг угтах саналтай байгаа мэдэгдэв. Аладдин ч одоо Падмавитигийн ойр орчимд өөр эрэгтэй хүн байхыг хүсээгүй тул энэ саналыг нь дэмждэг. Ингээд Мирнуса хатан Падмавитиг угтан авч түүний гоо төрхийг үзээд яагаад бүх эрэгтэйчүүд түүнээс олж галзуурдгийг нь эцэст нэг юм ойлгов. Харин Падмавити түүнээс хааныхын анхаарал өртсөнтэй уучлал хүсч бүх зүйл өөрийнх нь буруу улмаар хамаг улсаа сүйтгэх шахсандаа гэмшиж байгаагаа илэрхийлнэ. Тэрээр мөн Мирнуса хатан тогролцоогоо сануулж эхлээд албатуудын хамтаар нөхөр Ратантайгаа уулзахыг хүсдэг. Мирнуса хатан түүнийг Ратаны хоригдож буй шоронд дагуулan очтол Ратан хатнаа хараад баярлахын оронд бараг ууралж өгдөг шүү. Өөрийг нь аврахаар ийм газрыг зорин ирсэн тун дурган байгаа нь хэл. Энэ үеэр Мирнуса хатан тэнд байсан цорын ганц харуулыг Аладдинд мэдээ дамжуул хэмээн илгээх ба зөвхөн Читтороос ирсэн хүмүүстэй хамт үлдмэгцээ тэрээр Падмавитид хандан хинт ч анзаарагдуулгүйгээр ордноос орон гарахад нь туслах төлөвлөгөөгөө хэлдэг. Падмавити яагаад тусалж байгааг нь ойлгохгүй байтал Мирнуса түүнд энэ бүхнийг өөрийнхөө төлөө хийж байгаагаа тайлбарладаг. Тэрээр бараг эрг нөхрөө өөр хүний эхнэрийг булаах гэмт үйлдэлээс нь сэргийлээд байгаа юм баха. Падмавити энэ төлөвлөгөөг нь дагахаар шийддэгч нөгөө ёс зүйтэй хаан Ратан татгалзаж байна гэд ядаргаа болно бас. Дайсныхаа ордноос нууцаар зүгтах нь нэр төр таршлан эдэргээд үхсхийн наагур байж дэмэрч өгөх юм аа. За тэгээд хаан болохоор зөрсөөр угаад шархацсан Аладдинтай уулзахаар өргөөр нь яваад очлоо. Тэрээр түүний өдөөс харж угаад ингэж байгаа юм. Би өөрийн бахархал болсон эхнэрээ дагуулад нутаг уцлаа. Чи одоо шархацсан байгаа тул би чамайг алах бодол алга. Эдэрч гүцээд тулдах чадвартай олмогцоо дайн бэлдээрээ гэж хэлээд яваадаг. Нэр Азар энэ үед Аладдин өргөндөө ганцаараа байж таарсан тул энэд чүү айныг юм амжин оргож Мирнуса хатны тусламжтайгаар газар доогуур нууц замаар тэндээс гарч дөнгөдөг. Дайснууд орсон тухай мэдээ Аладдины армид түрмөгцөд Читторын хүмүүсийг зогсоогоор хөдөлж эхлэвэ. Падмавитигийн дагуулж ирсэн 800 эмэгтэй яг үнэндээ улаан нөмрөгөөр өөрсдийн царайг халахсан армийн цэргүүд байсан бөгөөд тэд гинт зэвсэг өрн Аладдины цэргүүдтэй толдож гарлаа. Энэ үеэр Аладдины туслах хаандаа хатан түүнээс урууж дайснуудад туссан тухай мэдээг дуулгаад амждаг ба Аладдин ч өөрийгөө хайр дурлалын тал дээр азгүй хувь тавилтанд төрснөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Читторын зүсээ авирлгасан дайчид ирлэхээр тулдаж хаан хатнаа оргуулж чадсан ч хүн хүчний хувьд ил дутуу. Дээрээс нь Аладдины арим хизээч ёс журамтай дайтдгүй тул бөөндөл тулааны талбарт ам өргөдөж туслаа. Аладдин энэ бүхний дараа вооныг юм сэгсэн бололтой Мирнуса хатнаа дуудаж өөрөөс нь урвсан гэд нилээн гомдож бас уур хилэндээ шатаж байлаа. Тэр түүнийг их хайрынхаа илрэл болгож насан туршид нь шорон торигдох тушаал болгов. Цаазаар аавгууд нь бараг баярлах ёстой юм уу мэдгүй. Мирнуса шорон руу очихоос өмнө хаандаа хандан хэлж байгаа. Би танд бүх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Гэхдээ Падмавитиг өөрийн болох мөрөөдөл чинь хизээч биелэхгүй хэмээн хараал юрэл хостуулан хэлээд яваад өв. Харин Читторт хаан хатан хоёр нь амьд мэд хүрээд ирсэн ард иргэдэн туйлын баяртай байх ба Падмавитиг эр нөхрөө нөгөө ертөнцийн иргэмгээс буцаан авчирсан домогт бүсгүй Сэтритэй зүүрлэн зоригт үлсийг нь шагшин магтцгааж байлаа. Гэвч Ратан хаан баярлахын оронд дотны шадар туслахуудаа тулаанд алдсан тул ордон даяар гашуудах ёстой хэмээн үзэж байв. Падмавити дайн түүгээ алдсан ордны тэргүүн ахватай бичлэн уулзаж хүүг нь амьд мэд авчиж чадаагуудаа уучлал хүснэ. Хэвч тэрийг хүүгээ Баатар эрийн ёсоор тулдаанд амиа алдсан тул бахархаж байгаагаа дуулгаж түүнийг тайтгаруулдаг. Нөгөө талд өөрийн хамгийн том мөрөөдлөө хамар доороосоо алдсан Аладдин чинь зүгээр суухгүй шүү дээ. Тэрээр илүү том айрам, илүү хүчрэх зэр зэвсэгтэйгээр Читторыг дахин дайлаар мортохоор эргэл буцалгүй шийддэг. Тэрээр Падмавитид ганцхан өдрийн бодох хугацаа олгоод гарч ирэхгүй бол Читтор хотыг бүгд нь эзлэн түрэмгийлж галан шатаагаар төлөвлөсөн байв. Игатан Нагмати Падмавитид дайснууд нь хаяанд ирснийг дуулахад хөөрхий Падмавити дахиад л өөрийгөө бүх гай зовлонгийн шалтгаан гэдгээ мэдэрч эхэлдэг. Тэрээр гадагш гараад очтол Аладдины армийн хил хязгааргүй түн буман цэрэг нь аль хэдийн цайзны гадна ирсэн байх ба Падмавитигийн хажууд дайсан зурс унж байгаа нь харагдана. Падмавити тэр зурсыг уншингуудаа шууд гал руу чулуутж байгаамаа. Мэдээж түүнийг нэг өдрийн дотор буултий гэсэн утгатай юм байсан тодорхой шүү дээ. Падмавитигаас хариу ирэхгүй удаад байсан тул Аладдины адгуу зан хөдөлж Падмавитиг өөртөө нуулцахаар гарч ирэх мөчийг алдахгүй тул бүр халуун наранд хүлээгээ зогсохоор шийдэг. Харин цайз дотор Раждупууд тулдаанд бэлтгээд эхэлсэн байлаа. Падмавити үнэн голоос айж байсан ч нөхөр Ратан түүнийг хамаг чадлаараа хамгаална хэмээн тайлбарлуулсаар байв. Гэвч дайсны тал тооны хувьд илт давуу байсан тул энэ дайн тэдний талд ирэхгүй байх магадaltaй гэдгийг Падмавити маш сайн мэдэж байсан юм.
юм. Тиймээс тэрээр эр нөхрөө дайнд мортохоос өмнө нэгэн зүйлийг зөвшөөрүүлэхээр гуйж байлаа. Тэр нь хэрв Ратаны арим тулдаанд ялагдвал өөрийгөө Жавхаар үлдэхийг зөвшөөрөж чимэн хүснэ. Жавхаар гэдэг нь эр нөхрүүд нь нас орсны дараа эхнэрүүд нь дайсны цэргүүдэд олзлогдохоос сэргийлж өөрсдөө гадан шатааж амиа өргөдөг ёсон байлээ. Өнөөгийн илгэр бараг мас амиа орлт юм шүү дээ. Түүхэнд голдуу хинду шашинтай улсууд исламын шашинтнуудад ялагдсан тохиолдолд эмэгтэйчүүд нь ялагдлыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг илэрхийлж тийхүү бөөнөрөө амиа ивддэг байжээ. Аладдин шүнжэнгөө цайзын гадаа Падмаватыг нүдэ ширхтэл хүлээж байхад Падмавати Ратан хоёр маргаашийн их үйл хэрэгтэй бэлдээд завгүй байлаа. Ратан хоёуг дулгаа өмсөж тулдаанд бэлэн болсон байх ба Падмавати харин яг хормын сүд бүсгүй шиг гойсон харагдана. Үүр цаагууяар Падмаватыг угаасаа гарч ирэхгүйг ойлгосон Аладдин цэргүүдтэй довтлох тушаал буулгалаа. Тэд галт бөмбөгөөр цайз руу довтолж албан ёсоор дайн ихэж буг мэддэх дохио өгөх ба Ратанч энэ үргэнээр тулдааны талбарт гарах болсныг ойлгоно. Хоёр арим тулдааны талбарт нүүр тулан зогсоход Ратан үүнийг Аладдинтай их өөрсдийнх нь тулаан гэж үзээд ганцаараа урагшаа алхдаг. Аладдин чин тулааныг Ратантай ихтэй итгэл төгс байлаа. Харин ордонд үлдсэн Падмавати бус эмэгтэйчүүдтэй хандан өнөөдөр биднийг хамгаалан толдож буй цэрэг ирсийг бид бурхан мэд хүндлэх учиртай. Ражтупийн зарчим зориг итгэл үнэмшил бол бүхнээс эрхэм чухал. Тиймээс бидний арим дайнд ялагдсан ч бид өөрсдийн амиа өргөвөл тэд хязгаарч биднийг бүрэн ялж чадахгүй. Хэмээн айлтгал хийгээ зогсож байв. За нөгөө хоёр хааны тулдааны үеэр Ратан эрэлтгэр тулдан Аладдин сэлмиг унгааж нэлээд хүнд байдалд оруулдагч угаасаа булхацхгүйгээр тулдаж сураагүй дайсны цэргүүд Ратан хаан руу сум харуулж ар нуруунаас нь дайрхан тэр. Амь насны эрсдэлд орсон Ратан Аладдинд дайны дүрмийг зөрчиж байгааг саналдагч Аладдины хувьд дайнд нэг л дүрм үйлчлэх ба тэр нь ямар ч хамаагүй аргаар ялт байгуулах юмсанч. Ингээд Ратан хаан амь үргэж хэлгэнсэн Ражтупууд дайсны арим руу довтлоо. Падмавати энэ үеэр бүх эмэгтэйчүүдийг өөртөө хамт ариун биеэ галд өргөж энэ дайнд тэднийг хүсэмжилж буй Аладдин болон түүний хүмүүст хамгийн том ялагдлыг амсуулцгаая. Нөхрүүд маань тулаанд амиа алдсан ч дайснууд биднийг хизээж олзож чадахгүй юм. Уриалаа зогсож байхдаа Ратан хаан нас орсон талаарх гунигт мэдээг хүлээн авдаг. Нулимс туслуулан зогсох Падмавати цайзын хаалгыг хааж түүд гал асаах тушаал болгов. Тэдний энэ шийдвэр түүхэнд мөнгөрч үлдсэний учир хэмээвээс тэд дайсны хизээж өөрсдийг нь бүр мөсөн эзлэн дүрмгийлэх боломжийг олгоогүй явдал юм. Аладдин цайз руу төхөж эхний хаалгаар нэвтрэн орж чаддагч хоёр дахь хаалган дээр уу гашууд авцсан эмэгтэйчүүд шатаж буй нүүрсийг түүний нүүрлүү цацаар гарч ирхэн тэр цэргүүдэд довтлох тушаал өгсөн ч эмэгтэйчүүд тэдний өмнөөс битүү гал тавьж байлаа. Аладдин өөр хаалгаар нэвтрэхийг оролдох зур Падмавати аль хэдийн жохоор үлдэхэд бэлэн болж бүх эмэгтэйчүүдийг түүжээлэн галт талбар руу алхана. Жирэмсэн хүүхэдтэй хүүхэдгүй гэрэлсэн гэрлээгүй бүх эмэгтэйчүүд өөрсдийн улс үндэстний бахархлыг авч үлдэхийн тулд улангасах гал руу зүгэлцгэн. Аладдин тэдний энэ үйлдэлийг зогсоохоор эцсийн хүртэл тэмцдэгч эмэгтэйчүүд гол хаалгыг амжин хаан үцгэлэн төгс Падмавати хатан амьдараа уулзах гал руу алхан орсноор Аладдин хамгийн том ялагдлаа хүртэв. Энэ нь Читтόρын хамгийн агуу ялт хэмээн тэмдэглэн үлдэж олон зуун жилийн турш ам дамжин яригцаар ирсэн энэ ажээ. Контентод дуустал үзсэн та нартаа бэлэг болгоод нэгэн чухал мэдээллийг дуулгахад таатай байна. Glamour захиалга тавилгын зүгээс манай сувгийн үзэгчид зориулан кино задлан промо кодыг ашиглан 10% хөнгөлөлтөө үнээр үйлчлүүлэх урамшууллыг зарлаж байна. Өрн талаан цаг ирж буй энэ үед амьдарч буй орчноо шинчилж 5 тухай нэмэгдүүлэхэд яг тохирсон үе шүү. Та бүхэн King Tower-т байрлах Glamour захиалга тавилгын шоурумээр заавал зочлоорой. Мэдээлэл авах утас 77 37 37. Энэ үрээд кино маань өндөрлж байна. Та бүхэн маань уг бүтээлийн талаарх үзэл бодлоо бидэнтэй хуваалцаарай. Контент маань таалагдсан бол лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. Дараагийн дугаар түн утгагүй орно шүү. Түрүүлж байгаарай.